За өнөөдөр e-tax чиглэлийн рүү бүртгэлээ үүсгэх болон нэвтрэхийг хийж үзье. За бүртгэл үүсгэхэд бүртгэл гэдэг тавчан дээр дарна. За регистрийн дугаар эцэгхийн нэр овг буюу за өөрийн нэр, цахим шуудан хаягн дээр анхаарах нь зөвхөн өөрийн нэр дээр одоо ашиглагдаж байгаа, өөрт ашиглагдаж байгаа цахим шуудан хаягийг ашиглах хэрэгтэй. За утасны дугаар өөрийн нэр дээр байгаа утсыг бас мөн ашиглах хэрэгтэй. За нууц үгөө хоёр тавьж давтаж хийгээд за энэ нууц үгэн дээр бас анхаарах зүйл байгаа. Нууц үгэн дээр заавал том үсэг, жижиг үсэг, тэмдэгт тоо агуулсан байх ёстой. Мөн хамгийн багадаа 6 оронтой байх шаардлагатай гэсэн 5 шаардлагыг хангасан байж нууц үг маань болж байгаа. За болохгүй бол энэ улаараад шаардлага хангаж байгаа бол ногоороо тавьчихна гэсэн үг. Энэ дээр шаардлага хангахгүй байна. За би өөрөөр хийж үзье. За окей болж байна. За хэрвээ ингээд талбаруудаа бүгэлдсэн бол үйлчлэгээний нөхцөлийг зөвшөөрч байна гэсэн хэсгийг чагтлаад за бүртгэл гэдэг дээр дарчнаа. За би болохоор энэ дээр ямар нэгэн утга бичээгүй учраас ингээд улаараад анхааруулга гараад ирж байгаа гэсэн үг. За миний хувьд болохоор өөрийнхөө хаягаар бүртгэл айл хэдийн үүсгэж учраас би зүгээр тайттай жишээ болгоод харуулчлаа. За бүртгүүлэг тавьж дарснараа таны бүртгүүлсэн цахим шуудан хаягн дээр баталгаажуулах гэсэн анхааруулга санамж гарч ирнэ. За тэгэхээр та цахим шуудан хаяг руугаа буцаж очиод баталгаажуулалтаа хийнэ. Нэрээ таны бүртгэл баталгаажсан гэсэн үг. За бүртгэл баталгаажсан учраас нөлөө одоо e-tax систем рүүгээ нэвтэрч орё. За нэвтэрч ороход нэвтрэх гэдэг тавчийг дараад бүртгүүлсэн регистрийн дугаар болон цахим шуудан хаягаараа бүртгүүлэх боломжтой. Мөн дан системээрээ нэвтрэх боломжтой. За дан системээр нэвтэрч утсан одоо дан системийг ашигладаг хүмүүс маань мэдж байгаа бах регистрийн дугаараа хийгээд нууц пассвордаа хийхлээр таны дугаар дээр болон мэйл дээр одоо баталгаажуулах 6 оронтой код ирдэг. Эсвэл тусгай дугаар руу мессеж бичиж кодыг авдаг байгаа. Нөгөө талаар мөн банкны эрхээр нэвтэрч болдог. Бүгд энэ маань дан системээр холбогддог учраас одоо мэдээллийн нууцлалтай нэвтрэлт болж байгаа. Энэ удаа бол хэдүүлээ яг e-tax систем рүүгээ регистрийн дугаараараа нэвтэрч үзье. За регистрийн дугаараараа анх удаа одоо тухайн төхөөрөмжөөс болон тухайн интернет хөтөлбөрөөс нэвтэрч байгаа тохиолдолд энэ тохиолдолд таны бүртгэлтэй мэйл хаягн дээр баталгаажуулах 6 оронтой код очдог. Үүнийг хийснээрээ нэвтрэх боломжтой болно. За нэвтэрч орсноор иргэнээрээ таны бүртгэл харагдаж байгаа. Мөн таны бүртгэл дээр ямар нэгэн аж ахуй нээж байх юм бол мөн ингээд ийм байдлаар харагдаж байх нэ. Өөрийнхөө нэр дээрээ дарж орсноор татварын систем рүүгээ нэвтэрч орж байна.